За сайн байцгаана манай Шороо махбодтой өхөр охин матрын ордныхны манай одоо 6 дугаар сарын 2 өнгөрцөн 3-наас одоо 8-ны хоорондох 7 хоногийн уншлага эхэлж байна. За манай Шороо махбодтой улсууд энэ 7 хоногт ер нь сайхан 7 хоног байхаар харагдаж байна. За энэ дээр одоо шинэ бизнес юм уу, ажил юм уу, юм эхлүүлэх гээд тийм ээ гэр бүлийнхаа дэмжлэгийг хүлээж байгаа. Ялангуяа одоо эцэг эхийнхээ дэмжлэгээр хүлээж байгаа ийм улсууд бол одоо сайн мэдээтэй гэж ойлгоорой. Ерөнхийдөө дэмжлэгийг авах нь шинэ юм нээсэн, эсвэл шинэ юм эхлүүлсэн ийм сайхан юм байна. Мөн одоо ажлынхаа үр шимийг хүртсэн одоо мөнгө төгрөг орж ирсэн ийм юм харагдаж байна. За үүний хажуугаар одоо орж ирсэн мөнгө төгрөг орж ирлээ гэдээ одоо хямггүй зарцуулснаар бас ахиад эдийн засгийн хүнд байдалд орох магадлал өндөртэй харагдаж байна шүү. Тийм учраас одоо мөнгөө зарцуулж байгаа мөнгө төгрөгөндөө жоохон хяналттай зарцуулаарай гэсэн ийм мессеж өгж байна. Ерөнхийдөө бол ажил төрөл ер нь тундажгүй, шин санаа хэрэгжүүлсэн, шинээр одоо ямар нэг юм нэвтрүүлсэн ийм амжилттай сар байгаа харагдаж байна. За энэ шин санааг хэрэгжүүлснээр одоо ирээдүйн одоо сайхан зам амжилтын зам нээгдэж байна л гэсэн байна. За тийм ээ. За мөн одоо сайн мэдээ хүлээж байна. Таныг энэ 7 хоногт энэ одоо мөнгө төг яхаар мөнгө төгрөгтэй холбоотой. Мөн одоо би энэ дээр нэг харж байгаа юм болохоор зэрэг одоо шинээр машин тэрэг худалдаж авах гэж байгаа юм шиг. Эсвэл бол одоо ийм харагдаж байна л да. За энэ дээр одоо машин тэрэг худалдаж авах гэж байгаа улсууд бол одоо жоохон анхааралтай байгаараа тийм ээ. Сайн судалж үзээрэй, яран шийдвэртээ гаргаарай гэсэн ийм мессеж байна. Гэвэл жоохон хүний ятгалганд орж тийм ээ нэг жоохон буруу 8 хийх магадлал өндөртэй байна шүү. За мөн одоо энэ дээр бас анхааруулж нэг хэлсэн юм нь бол за энэ дээр одоо яг би түрүүн ярьж ирсэн одоо эдийн засгийн байдлыг ярьж ирсэн тийм ээ. За энэ дээр одоо яг урд нь алдсан мөнгө төгрөг янз бүрийн юм хум байвал одоо энд харамсаад авах хэрэггүй. Тэ энд хэрүүл хийгээд ингээд ахын шаардлагагүй шүү. Энийг одоо давж гарсан ийм сайхан юм хүлээж байгаа учраас энийг орхиол гэсэн байна тийм ээ. За мөн одоо та энэ 7 хоногт одоо танилцсан таны одоо энэ 7 хоногт танилцсан хүн бол одоо ирээдүйн амьдралд чи ямар нэг байдлаар одоо таны амьдрал чухал үүрэг гүйцэтгэх юм бэ шүү тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танилцсан хүн бол одоо чухал хүн байх нэ. За мөн одоо манай одоо юу гэдгийг одоо олонд танил ажил хийдэг улсууд бол одоо энэ 7 хоногт одоо олонд танигдах тийм ээ нэр хүндийг олох эсвэл одоо ямар нэг шинэ одоо ажлын санал юм уу эсвэл шинэ бизнесийн санал хүлээж авах ийм магадлалтай юм байна. За энэ дээр одоо хайр сэтгэл за ер нь энэний хажуугаар бас шүү нэг сануулж хэлэх юм нь бол одоо яг ийм ажлынхаа үр шимийг хүртсэн тийм ээ ийм сайн сайхан шинэ одоо хүмүүсийн дэмжлэгийг авсан шинэ юм нэвтрүүлсэн эсвэл одоо шинэ бизнес саналтай болсон. За энийг одоо олон түмэн зарлахын хэрэггүй. Би одоо тэдэн төрний тим гэрээ байгуулсан. Айл эсвэл одоо би тийм гоё машин авах гэж байгаа шүү. Авсан шүү дээ ч юм уу. Эсвэл бол би манай одоо гэр бүл эцэг их намайг дэмжиж ийм нээж өгсөн шүү дээ. Эсвэл би ийм юм шинээр ингэж яасан тэдэн төгрөх гэсэн ийм юм хүмүүс жоохон нууцлуул зүгээр байна. Хил ам хар цагаан хил ам хөрөх магадлалтай байна шүү тийм ээ. За тэгээ одоо энэ 7 хоногийн одоо таны эхлүүлсэн ажил юм уу эсвэл одоо ярилцсан хүн юм уу эсвэл бизнес ч юм уу тийм ээ танаас одоо маш одоо болгоомжтой байхыг одоо сануулж байна шүү тийм ээ. Яагаад гэвэл
За тэгээ шинэ хөрөнгө оруулагч бас харагдаж байна тий. За энэ асуудал дээр одоо маш төлөвлөгөөтэйгээр тийм ээ төлөвлөгөө жоохон бас практикл план жоохон дутуу харагдаж байна. Төлөвлөгөөтэйгээр ингэж одоо өнөөдөр ийм их мөнгө одоо хөрөнгө оруулалт ороод ирлээ гэхэд одоо ямар ч ашиггүй зарлага гаргахаас бас сэргийлээрээ гэсэн болгоомжлороо ч гэдэг юм уу. За ийм мессеж байна. Үгүй бол одоо ойрын ирээдүйд бас асуудалд орох нэ л гэсэн байх шүү. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо за энэ дээр одоо жирэмслэлт харагдаж байна тийм ээ. За би энд бол одоос нэг ядаргаатай харьцаа харж байна л та тийм ээ. Ерөнхийдөө болохгүй байгаа бол энэ 7 хоногт одоо XS-с салаараач гэдэг юм уу одоо эргэж бутсан одоо эсвэл бол одоо салсан хүн буцаж ирсэн юм харагдаж байна. Энэ дээр бол одоо нэгэнтээ одоо за энэ ханд биш бол одоо зарим нь салсан дээр байна гэж байна шүү тийм ээ. За тэгээд энэ дээр одоо маш их хэрүүл уруул хийхгүйгээр тийм ээ ярилцвал их зүгээр юм биш шүү тийм ээ. Ягаад би болохгүй байгаа, ягаад чи болохгүй байгаа юм ч юм уу тийм ээ. Тэгж одоо ярилцаад ойлголцоорой гэсэн бас ийм мессеж байна. За ингээд та бүхэндээ шинэ 7 хоногт нь одоо ажил амьдралд нь амжилт хүсье. Та бүхэн одоо хувийн уншлагаа сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Стart Tariff-аар орж одоо сонирхоорой. Баяртай.